Улсын хурлыг харж намын бүлгээс ер нь танд шаардлага тооцооч ер нь дотруулаач гэдэг ийм зүйлийг бол ерхий сайдад хөрвүүлж байгаагаа бас мэдгдсэн байна шүү дээ. Та энэ дээр юу хэлэхээр Тийм одоо юу намайг огцруулаач гэдэг дорчон цайдуудаар огцруулаач гэж шижирх шүүн. Тэм шаардлага хөрвүүлж байгаа юм л. Би бас өөрөө зөөнхийн гишүүн байсан хүн. Мэдээж энэ юу чадлын нутагталд орцсон. Хязгаарлалт гэхээр олон нийт ч бас дургуутчлаа шүү дээ тийм үст. Ийм одоо яг зөрөг хүчний талдаа бол юм таатай боломжийг ашиглаж улс төр хийхийг бол ойлгоо шүү дээ. Цаашдаа ингээд цахилгаан хязгаарлалсаар байх юм уу? Хязээ хийв. За яг үнэндээ бол би 22 оны 8 сараас ирч өгсөн сайдаар ажиллаж байгаа. Намайг ажил авч яхад төвийн шинэгдсэн сүлжээнд 1264 мегаватт 6 станц олботол байсан. Түүнээс хойш нэг би олон удаа ярьсан 600 орчим мегаваттын хүчин чадалтай их усаар ашиглалтанд оруулаад байгаа. Гэвч энэ маань хангалттай биш байна. Жилдээ бид нар манай чадлын хувьд бол өвлийн оргил ачаалтаа бол 12 13%-аар өсөж байгаа байхгүй юм чинь. Жил болгон. Түүнээс гадна техникийн нөхцөл хөссөн олгож чадаагүй техникийн нөхцөлийн хэмжээ бүр 3 гигаватт 3000 мегаваттад тэнцэх хэмжээнд байна. Тийм учраас 20 жилүүд бол эрчим хүчний одоо их усруудыг яаралтай огцом нэмэгдүүлэх. Тэгэд энэ их уср нэмэгдүүлсний дараа замжуулах түгээх байрлал байгууламжуудыг өргөдөх шаардлага бол гарцаагүй болчиход байгаа юм л сэдв. Энэ нэг өдөр үүсчээгүй сүүлийн одоо 30 хэдэн жилийн туршдал бий болсон хүндрэлүүд байгаа гэсэн. Тэг хүн болгон өөрөөхөө үнэлнэстэй. Би одоо өөрийгөө ийм сайн хүн, ийм муу хүн гэж яриад байгаа. Утгагүй. 48 цагийн дотор засвараа хийж өрнийг бүрэн дуусгах уу? За мэдээж энэ чинь ингэ штэ одоо ажиллаж байгаа 500 гаруй градустай явж байгаа 100 штэ. Энийг эхлээд бид нэр ачааллыг бууруулад 50 градус руу болгож ирэх ёстой. Энэ маань бас их тодорхой хэдэн цаг болно. Түүний дараа 100-аа задлаад яг ямар асуудал дээр ямар хүн дээр тоногл дээр гэмтэл гарсан байна тэрийг устгах гэсэн үг шүү дээ. Засна гэсэн үг шүү дээ. Нэг 100-ын жишээлбэл одоо ингээд зогсооход ер нь температур ер нь хэр орчим доошоо болж буурж одоо айл өвхөдөд ямар байдлаар мэдэгдэхүйсэн бэ? За бид бол энэ дулаан дээр бол харьцангуй гайгүй ачаалал баг. За эрчим хүчин дээр захилгаан эрчим хүчин дээр бол 100 хүртэл мегаваттын дутагдал үүсгэх үүсэхгүй. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар яг одоо бол Орос улс авах импортын хэмжээ бид нар 300 мегаватт болгож авдаг. Яг одоо бол 160 мегаватттай байна. Одоо энэ цахилгааны хязгаарлалтай холбоотой айлууд бол нөө цахилгааны шатдаг ч юм уу эсвэл нөө цахилгаанаар халааж байгаа айлууд тохироод байна шүү дээ. За ийм болно. Эхний ээлжинд хамгийн том шийдэл бол нэгэн тэн чадлын нөхцөл орсон байгаа нөхцөл. Хөлдөл үүсгэж болохгүй. Хөлдөл үүсгэх юм бол бүр энэшээ төвхтэй байдалд орно. Хоёрдугаар тэн хэрэглээг ингэж хязгаарлаж явахгүй бол систем маань өөрөө тэг зохистой гэх аюултай байхгүй. Тэгвэл бүр улсаараа цахилгаангүй болох. Энэ хоёр хүндрэлийг эхний ээлжинд манай эрчим хүчний салбарын нь гарч байгаа. Тийм учраас хязгаарлалтыг хийхээс ундаа аргагүй байна гэсэн бодлоо. Ерөнхийлөгч уулзалтын үеэр яг эрчим хүчний салбарын асуудлыг хөндөж яриаггүй ямар нэг өөр ерөнхийлөгч мэдээж энэ юу болоод байгаа мэдээлэл авсан. Холбогдох мэдээллүүдийг өгсөн. хариуцлагын асуудал хөндөж яриаггүй. Мэдэхгүй одоо би одоо та надад хариуцлага тооцоох гэж асуусангүй. Тэгэхээр одоо тэр аж ахуй нэгжүүд бараа үйлчлэгээ хохирсон зүйлд дараагийн удаа анхаарах уу яг энэ тоглолоо За яг ийм асуудал бай яригдд юм уу? Энэ яг энэ тухайд бол яг ийм чадлын нутагталтай байгаа. Хэн ч байсан энэ нөхцөл байдалтай тулна. Урд нь энэ төслүүдэд бид нар явуулж чадаагүй нь хоримтлогдсон хүндрэл шүү дээ бас. Би одоо өөрийгөө өмгөөлж байгаа юм биш. Гэхдээ энэ асуудал байсан. Нэг зүйл дээр өөрийгөө буруутгах байгаа нь нөхцөл байдлыг бас олон нийт хэлжсэн боловч хангалттай мэдээлэл хүргөөгүй байсан байна даа гэж дүгнэлт хийж байна өөртөө. Одоо Ахмад их усврыг бий болгох бодлого барьж байгаа шүү дээ. Айлууд ялангуяа нарны панель суулуулад идүүдэл эрчим хүчээ төвөөстэй нийлүүлэх, мөнгөөр нийлүүлэх юм тогтоол улсын хурлаас баталсан шүү дээ. Та энэ л мэдээ. За энэ нарны панель тавиад үйлдвэрсэн эрчим хүчээ төвийн сүлжээнд борлуулах гэдэг юм хүсэл тавьж байгаа юм. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Нар маань өөрөө хэрэглэгч нар маань одоо ингээд хэд долоо айл болоод 2-300 мегаваттанд хүрчих юм бол хэрэглээ өөрөө докторгүй. Тэгээд гэтэл зүүн дээр нэмээд их усрын докторгүй болчих юм бол
систем өөрөө доктортой байдлаа хадгалж чадахгүй болоод асуудал үүсэх байхгүй. Тийм учраас энэ нарны эрчим хүчийг худалдаж авахын тулд системийн автоматжуулалтыг, системийн гурмын хамгаалтуудыг хийхэд асар их хэдэн их найдаар шаардлагатай, өргөтгөл хийх шаардлагатай байгаа юм. Энийг олон нийтэд үнээр хэлэхгүй бол одоо ингээд бид нар хариуцлагагүй мэдгэлгээд бид нар үйлдвэрсэн эрчим хүчийг худалдаж аваад байна гэвэл мэдээж хүмүүс төр итгэжтэй харна үстэ. Нарны панел худалдаж аваад нийлүүлэх гээд явцдаг. Цагаад болохоор нөгөө системийн докторчлалтаа хангаж чадахгүй байна. Бид одоо юу худалдаж авч чадахгүй нэ гэдэг ийм байдалд орох юм бол улам билүү. Ардам бизнесмэнүүд хүндрэлд орно шүү дээ. Тийм биз дээ. Хохирлыг барагдуулах тал дээр даа. За ямар хохирол Одоо айл өөр жижиг дунд үйлдвэрлэл аж ахуй нэгж. За одоо энэ талаар бол ярьсан юм бол гол асуудал бол системийнхаа автоматикийг дэг зогсолт хийхгүй байх хэрэгтэй байна. Хөлөлт үүсэхгүй байх хэрэгтэй байна. Ямар хэмжээний зардал гаргаж энийг одоо янзалж байгаа юм бэ? Аль нэг? 100-1. За 100-ны зардал бол гайгүй айтар. Одоохондоо бол бид нар тоноглолууд байгаа. Одоо яг нэг зогсоож Яг энийг задлсны дараа ямар хэмжээний юу гарах уу гэдэг нь эвдрэл засах уу гэдэг нь тодорхой болно. Хийж дуусны дараа тодорхой болно гэсэн. Өмнөх гэмтэл дээр ямар хэмжээний зардал гарсан бэ? За одоо яг энийг бүрэн яг тоноглолын урд ягаагүй. Тэц 4-ийн тэц 3-ийн бол энэ тооцоолол хийхээсээ төрүүлээд тэц 3 өрөө хүндрэлтэй, тэц 4 хүндрэлтэй байна. Бид нар бөөрөлжүүд дээр бас 30-аад хүнтэй баг ажиллуулж байна. Ямар ч басны гэт өндөр ачаалттай байгаа энэ цаг үеийг даваад авъя гэсэн ийм байдал. Шалахгүй Гарсан гэмтэл зассан болов уу? бөөрөлжүүд дээр бол гэмтэл биш шүү дээ мэдээ. Нөгөө конвейерээр нөөц түжигшэр оруулдаг штэ. Тэн дээрээ хөлдөд байгаа байхгүй юу? Одоо нүүрс нь зүгээр болсон болов уу? Нойрхон нүүрс нь бүлдсэн. За заримдаа бас яг доктортой нийлүүлж өгөхгүй байна. Хаяад 260 мегаватт руу очиж байна. 300 мегаватт руу ч очсон тохиолдол. Буцаад 150. Өчигдөр шөнө бол 100-аас 150 мегаватт цахилгаан эрчим хүч нийлүүлсэн. одоо цаашид ингээд зогсоож засварлах шаардлагатай хичнээн зух байгаа одоо дулааны цахилгаан. За ер нь бол энэ төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 69-100 байгаа. 49 турбо генераторууд байгаа. Бүгдээр л 5 охин мэдж байгаа шүү дээ 40-аас дээш жилийн насжилттай болцсон. Ийм зохнууд байна. Одоо ингээд чарлын дутаглаас томоохон төсөөд одоо гацсан гэдэг байгаа шүү дээ. Янз бүрийн шалтгаанаас болоод одоо олон төслүүд бол гацсан байгаад байгаа. Таны одоо ингээд сайдаар ажиллаж авах хугацаанд тий ингээд гацсан төслүүдийн хэдийг нь хөдөлгөн гэсэн төлөвлөгөө тоолсон. За би ямар ч байсан байж тээ би ч онтгэлээ шүү дээ. Намайг сайдаар ирэхэд бөөрөлжүүдийн цахилгаан стан шаваа тавиад оюун салбарын компани 2 жил хүрэхгүй хугацаанд энэ станцыг ашиглалтанд оруулсан. Эхний 300 мегаватт хөтлөн чадалтай. Баян сум дээр 660 мегаваттын цахилгаан станц барилга өсөлтөд ажил явуулж байна. 2027 оны наадам гэх техник блок 2 дугаар австаа 2 дугаар болгохын ашиглалтанд орчих байх. Энэ үеэс эхлээд жадлын төтгөлгүй болно гэсэн. Тэц дөрвдөр 100 засварлах 60 мегаваттын хөтөн чадлаа нэг станцыг ороход 1.1 тэрбум доллар их өсөлт шаардлагатай байна. Монгол төгрөгийн шилжүүлэх юм бол 4 орчим их найд гэсэн үг. А манай төсвийн улсын нэгдсэн төсвийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 3 их найд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төсвийн мөнгөөр их өсөр бараад ашиглалтанд оруулна гэдэг бол их л төгтөө бодлоо шийдэх болно. Гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарыг л одоо ингээл нэлээд хайж гүйцэлж яваад лоббидэж аргадж энэ хэдэн төслүүдийг явуулж байгаа шүү дээ. Тэгээ өнөөгөө би бас нэг айхтар сайн юм гэж эхлэгээд магтах гэж яасангүй. Миний оронд хинч байсан эрчим хүчээс сайд энэ ажлыг үйлчлэх хийх ёстой байсан болов уу гэж бодож байгаа. Одоо их сайдаас ажилласан шүү дээ тийм ээ сая. Амралтын өдөр дээр ерөнхий сайд бас хэцүү дөрөв бөөлжүүдээр ажилласан. Ямар өөр даалгавар болсон. За мэдээж найдвартай ажиллагаа хангах гэдэг чиглэлээр өөр даалгавар өгч таарсан. Бид ерөнхий сайдаа зөвөөд энэ асуудлуудыг. Инженер техникийн ажилтнуудын ажиллах нөхцөл байдал за цалин хангамжийн талаар За ер нь бол мэдээж инженер нэг ялангуяа төрийн өмчт компаниуд тал дээр бол цалин бол тийм хангалттай зах зээлийн өндөр цалин өгч чадахгүй байгаа шүү дээ. Тариф хангалттай нэмж чадахгүй байгаа учраас ер нь манай салбараас бол ажлаас гарах процесс бол зогсохгүй байгаа нь төгтөл байна. Тэд яаж авах вэ? Тариф нэмэгдүүлэх үү яах вэ? Эсвэл одоо эрчим хүчний салбарт улсын татаас өгөх үү гэдэг ашигт одоо танилцуулга 2 удаа оруулсан. Нэг талдаа шийдэж өгөх байлгүй гэж бодож байна. Ер нь бол би ингээд 22 оноос хойшоо
Эрчим хүчний сайд гээд 3 жил гарантай хугацаанд нийтдээ нэг засгийн газрын баталгаагүйгээр 4-5 цахилгаан станцд хувийн залбарын 4 тэрбум доллар буюу 15-6 их найд төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт ч оруулаад байхад та бүхнээр шүүмжлэлээр зогсож штэ би ийм л байдалтай байна.